Орхон аймгийн хэмжээнд томоо төс төвчний тархал алаг цог дэглэлтийн түвшинд шилжсэн тул өрхийн эрүүл мэндийн төвүүд уртсгсан цагаар ажиллаж байна. Амралтын өдөр 10 цагаас 16 цагийн хооронд ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар бол би одоо 30 хүн үдцэн ачаал ихтэй байна. Ирж байгаа хүүхдүүд бол ихэвчлэн бага насны хүүхдүүд. Тэнд тусмаа одоо 0-5 насны хүүхдүүд айл гэрт одоо 2 хүүхд ирлээ гэж бодоход 0-5 насны хүүхд нь арай хүнд, нэг 10-11 дэх хүүхд нас арай гайгүй. Гэтэ нэг гэрт байгаа тэгэл гэр бүлийн гишүүд бүгд л ханиа томооны зовёртой бүгдийг л үзүүлж байна. Ажлын өдрүүдээр гэрээ эргэлтийн дуудлага бол эрс ихссэн. Ялангуяа ахмад настан тэгээ 0-5 насны дээр гэрийн эргэлтийн дуудлага аягүй ихссэн. Ихэвчлэн дандаа ханиа том. Жирэмсэн эхчүүд бол их дуудлагатай. Тэгээ жирэмсэн эхчүүд амралт өрөө үзлэг бас ихтэй. Тэгээ жирэмсүүд маань гэртээ бас хүүхдтэйгээ байгаа учраас тэгээл юу н очоод хүүхдэнч дээр, жирэмсэнч дээр, өвөө эмээч дээр бүгдээрээ л үзүүлж байна да. Ер нь бол ажлын өдрүүдэр ингээд хүүхдээ үзүүлж юу чадахгүй байгаад байсан. Тэгэл ээж аавдаа зөөгөөл ингээд ер нь агай хүндрэлтэй байсан. Хоошоо очихоор бас 2-3 цаг очилж ийн гэлдэг хаанаа л мэдчихэж байгаа. Өнөөдөр бол ямар ч очиж дараагүй ингээд үзүүлсэн. Их зүгээр байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд урсгасан цагаар ажилласнаар бүсийн ажиллагаа эмчилгээний төвийн хүүхдийн засгийн хүлээн авахын ачааллыг бууруулж мөн бусад төрлийн вирусаар хавсарсан халдвар авахаас урьдчилан сэргийлэх тул иргэд та бүхэн хүүхдийн засгийн хүлээн авах дээр ирж хүлээгдэл үүсгэлгүйгээр өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг төргөн шүрх авах боломжтой.